Гэгэрлийн цаг хөтөлбөрийн ээлжид дугаар эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаарт бид манай орны соёл шинжлэх ухааны спортын салбарт 2019 онд өрнөсөн голлох мэдээллүүдийг хүргэх болно. Ингээд хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Энэ 2019 он бол Монгол Улсын шинжлэх ухааны технологийн салбарт томоохон үйл явдал, онцлог үйл явдлуудаар дүүрэн ийм жил болж өнгөрч байна. 2019 онд шинжлэх ухааны технологийн салбар маань бодлого эрх зүйн орчны хувьд бол томоохон шинжилгүүд хийгдэж байна. За улсын их хурлын шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хоёр хууль бол их хурл засгийн газраар хилцэгдээд их хурлд хилцэгдээд ингээд явж байна. Энэ хоёр хууль ингээд их хурлаас гарах юм бол шинжлэх ухааны технологийн салбарын бодлого эрх зүйн орчны эрх зүйн таатай орчин бүрдэх ийм боломж бүрдэнэ. За дээрэс нь 2019 он бол бид нар Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хувьд түүхэнд анх дугаар их хурлаа хийлээ. Төрийн ордны их танхим 800 гаруй Монголын эрдэмтэд урамжуулж төр зэгтэйгээ хамт шинжлэх ухааны технологийн салбарын тулгамдж байгаа асуудлуудыг хилэн далангүй ярилцаж, цаашдын гарц шийдлийг ярилцаж. За энэ үндсэн дээр бол Монгол Улсын засгийн газраас шинжлэх ухааны технологийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай томоохон тогтоох шийдвэр гарлаа. За энэ тогтоох шийдвэрт бол шинжлэх ухааны технологийн салбарын ялангуяа эрдэмтэн судлаачдын хийж байгаа судалгаа, шинжилгээний ажлыг төр өөрөө захиалагч болох. За мөн эрдэмтэн шинжилгээ судалгааны байгууллагад ажиллаж байгаа эрдэмтэн шинжилгээний ажилтнуудын ур чадвар нэмэгдлийг олгох, шинжлэх ухааны технологийн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцлборыг барих, шинжлэх ухааны технологийн сангийн бүтэцгүүн байгуулалт, менежментийг сайжруулах. За мөн шинжлэх ухааны технологийн сан ихтэй сургуулиуд эрдэмтэн шинжилгээний хүрээлэнгүүдэд байгаа урд өмнө хийгдсэн судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэх мэтлэнгийн ийм томоохон шийдвэрүүдийг засгийн газар тогтоологдсон газар гаргаж энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд боловсрол соёлын шинжлэх ухааны спортын сайдын тушаал гарч ажлын хэсэг гараад ингээд ажиллаж байна. За мөн энэ жил бол бид нэр шинжлэх ухааны технологийн салбарын хувьд бол бас томоохон хөрөнгө оруулалтуудыг эхлүүлсэн жил байлаа. Түрүүн хэллээ шинжлэх ухааны технологийн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцлборыг барих асуудал бол 20 оноос эхэлж байна. 20 оны төсөвт нийтдээ 3 тэрбум төгрөг суусан. Бид нар энэ хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцлборыг ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд бол барьж эхлүүлнэ. Энэ нэгдсэн цогцлборууд бий болчих юм бол шинжлэх ухааны технологийн салбарын шинжилгээ судалгаа боловсруулалтын ажил бол нийтэм цогц. Өөрөөр хэлбэл тэнд бол шинжлэх ухааны үйлдвэрлэл, инновац хөгжиж яадаг ийм бүсийг бий болох энэ үйл ажиллагаа талбайс эхэлж байна. За дээрээс нь шинжлэх ухааны технологийн салбарын хөрөнгө оруулалтыг цаашд нэмэгдүүлэх чиглэлээр бас энэдээс ахуулаад эрдэмтний хүрээлэнгүүдийн компьютеруудыг шинчлэх, за лабораториудын тоног төхөөрөмжүүдийг шинчлэх ажлууд үе шатаар хийнэ. Засгийн газрын тогтоолд мөн шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар бол заалтарсан. Тийм учраас энэ парк байгуулах ажлыг бид нар улсын төсвөөс гадна донор байгууллагууд, ханиулагч байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд техник эдийн засгийн үндэслэлийн боловсруулах ажлыг бол 20 оноос хийж парк байгуулах ажлыг бол эрчимжүүлнэ. За энэ жилийн хувьд бол шинжлэх ухааны технологийн салбарын хувьд бол ийм томоохон өөрчлөлтүүд гарлаа. Хамгийн гол нь шинжлэх ухааны технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажилд оролцож байгаа эрдэмтэн судлаачид маань яг тулгамдж байгаа асуудал нэг үгүй ярьж тэрийг төр засгийн бодлого шийдвэр болгож гаргаж хэрэгжүүлэх ажил эхэлж байгаа гэдэг бол энэ салбарт бол энэ жил бол үнэхээр урд өмнө байгаагүй юм томоохон өөрчлөлтүүд авчирсан жил боллоо гэж ингэж харж байна.